Контентаа эхлэхээс өмнө хэрвээ та манай сувгийн лайк, subscribe мөн хонхон дээр дарвал дараачийн удаад орох сонирхолтой мэдээллүүдийг цаг алдалгүй авах боломжтой байдаг гэдгийг сануулъя. Тайлагдашгүй бүхэнд шимтэгч Далд ертөнд сувг. Өнөөдрийн дугаартаа бид зүүн совиндоо итгэх нь зөв үү? Эсвэл мэдрэмжээ дагах нь зөв үү гэх энэ сэдвийн дагуу ярилцах болно. Ихэнх хүмүүсийн хувьд мэдрэмжээ дагаж шийдвэр гаргах нь элбэг байдаг. Тэгвэл энэ нь зөв үү? Үнэхээр мэдрэмжээ дагах нь зөв байдаг юм бол яагаад бидэнд зүүн совин гих зүйл төрдөг юм бол? Энэ талаар Герман гаралтай сүнслэг багш Лехтер судлаач Экхарт Толлегийн нэгэн алдартай илтгэлийг орчуулан хүргэх болно. Тэрээр одоо цагта амьдрахын хүч, шин дэлхий зэрэг номуудаараа дэлхийд танигдсан бөгөөд эдгээр номууд нь 50 гаруй хэлээр орчуулагдаж дэлхий даяар олон мянган хувь борлуулагдсан юм. Түүний гол сургаал нь яг одоо байгаа мөчтөө анхаарлаа төвлөрүүлж дотоод амар амгаланг олох тухай юм. Тэрээр шашин шүтлэгт хамааралгүйч зэн буддизм, христийн шашин, хиндүү зэрэг шашнуудын ерөнхий сургаалыг өөрийн сургаалтайгаа уялдуулан тайлбарладаг юм. Ингээд өнөөдрийн дугаараа эхлүүлцгээе. Мэдрэмжэндээ бид итгэж болох уу? Бидний соматик мэдрэмж буюу бие мах бодит маань мэдрэгдэж буй тэдгээр мэдрэмжийг бид үнэн зөвөөр уншиж чаддаг уу? Зүүн совин гэдэг нь яг ижил зүйл биш ч миний сонирхлыг ихээр татдаг юм. Мэдрэмжэндээ итгэж болох уу? Хүмүүс ихэвчлэн мэдрэмжэндээ итэг гэж хэлдэг. Гэхдээ үүнийг би 100% үнэн гэж хэлэхгүй. Мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх үү гэвэл тийм. Мэдрэмжээ ухамсартайгаар ажиглах хэрэгтэй юу гэвэл би тийм гэж хэлнэ. Мэдрэмжүүдээ анзаарч мэдрэмжүүд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь мөн л зөв юм. Харин итгэх гэдэг нь тухайн мэдрэмжийг үнэн гэж хүлээн зөвшөөрөх эсвэл альва шийдвэрийг гаргахдаа мэдрэмжээ дагах үйлдэл хийхийг хэлдэг юм. Ингэж шууд итгэх нь эргэлзээтэй. Учир нь эдгээр мэдрэмж таны дотор яг хаанаас үүсэж байгаа вэ гэдг нь их чухал. Үүнийг тайлбарлахын тулд өөрийн амьдралын нэгэн жижигхэн төвхийг ярив. Би Английн жижигхэн хөдөө нутагт 3 жил амьдарсан юм. Тэнд нэг жижигхэн байшинд амьдарч байхдаа сардаа нэг удаа Лондон болон бусад хотуудад зохион байгуулдаг цаг хугацаанаас ангид байх, одоодоо амьдрах гэх мэт сургалтуудыг хийж өөрийн хайртай лада машинаараа нааш цааш явдаг байлаа. Одоо ч бараг бүх зүйл өөрчлөгдөөгүй. Гэхдээ тухайн үед сургалтанд маань 10 орчим л хүмүүс ирдэг байсан юм. Орлого маань хүрэлцдэггүй байсан болохоор байшингийнхаа дээд давхрын нэг өрөөг түрээслүүлдэг байв. 3 жилийн хугацаанд өөр нэг өрөөгөө ч бас заримдаа түрээслүүлдэг байсан юм. Ямар ч байсан тэр өрөө түрээслэгчгүй болсон тул дахин түрээслэгч олох хэрэгтэй болов. Би орон нутгийн сонинд зар тавьсан. Хит хитэн хүн ирж уулзсны эцэст тухайн хотод шинээр ажилд орсон залуу эмэгтэйг оруулахаар боллоо. Тэр ч юмнуудаа зөөж нүүж орсон. Харин эхний өдөр тэнд хонсныхаа дараа маргааш өглөө нь галтогоороо өглөөний цай уухаар бууж ирсэн юм. Түрээслэгчтэйгээ галтогоогоо бид дундаа ашигладаг байсан юм. Тэгээд тэр надад би энд байж чадахгүй нэ гэв. Би юу нь болохгүй байна гэж асуув. Тэр зүгээр л нэг тийм мэдрэмж төрөөд байна. Би дандаа мэдрэмжээ сонсдог. Энд үлдэж чадахгүй нэ. Яагаад ч юм нэг л бишээ гэв. Би тэгтэн зүгээрээ ойлгож байна гэж хэлсэн юм. Гэтэл тэр энэ хариултанд жаахан гайхсан байдалтай байв. Тэр арай өөр төрлийн хариулт сонсно гэж бодож байсан бололтой. Жишээ нь юу гинэ би олон хүнтэй уулзаад чамайг сонгосон. Гэтэл чи гарна гинэ. Чи урьдчил төлсөн түрээсийн мөнгөө буцааж авахгүй шүү гэх мэтийн хариултыг хүлээж байсан баг. Харин би тэрний оронд зүгээрээ мөнгөг чинь буцааж өгнө гэсэн юм. Тэгэхэд тэр бүрчих эргэлзэн харагдсан. Дараа нь би хэрвээ хүсвэл чи 1-2 шөнө нэмээд хоноод үзээрэй гэж хэлсэн юм. Тэр дахиад 1 хоноод өглөөн нь би бодлоо өөрчлөлөө, үлдэхээр боллоо. Одоо бол өөр мэдрэмж төрж байна гэв. Би тэгэхээр нь зүгээрдээ сайн байна гэтэл тэр дахин жаахан будилсан байдалтай байлаа. Яагаад гэвэл би чамайг болно гэхээр чинь дахиад сонинд зар тавьчихсан шүү дээ. Гэтэл чи нэг бол явлаа эсвэл эндээ үлдлээ гэд байх юм. Зэргээр арай өөр хариулт хэлэх байх гэж бодсон байх. Иймэрхүү уламжлалт хэвшмэл хариу үйлдэлүүд л амьдралыг өөрт ч тэр бусдад ч тэр хүндрэлтэй болгодог байх. Гэхдээ энэ бол жирийн үзэгдэл. Энэ бол таны эго хариу үйлдэл үзүүлж буй хэрэг юм. Хэн нэгэн ийм маягаар хариу үйлдэл үзүүлэхгүй байхад амьдрал илүү энгийн болдог. Гэхдээ амьдрал энгийн болох үед тэр уламжлалт хүлээгддэг хариуг хүлээж байсан хүмүүс эргэлзэж гайхдаг. Юу вэ? Эн чинь нэг л сонин хүн байна да гэж боддог. Ингээд тэр эмэгтэй үлдэхээр шийдсэн юм. Хэдэн 7 хоногийн дараа бид бие биетэйгээ илүү танил болж тэр надад анхны өдөр юу болсон тухайгаа ярив.
Тэр надад хэлэхдээ та надад маш сонин хүн шиг санагдсан. Шүн дунд та сэм гитэж орж ирээд намайг алчахвэ гэж хүртэл би бодсон гэж хэлв. Хожим нь тэр бас тантай нэг байшинд амьдрах нь яг л хөвдөх танкнд байгаа юм шиг санагддаг гэсэн юм. Тэр надаар дамжуулж их зүйлийг сурсан гэж би боддог. Гэхдээ би түүнд нэг бүрчлэн юмыг зааж тайлбарлаж өгөхдөө биш, зүгээр л хамт нэг орон зайд орсноор л тэр суралцсан байх. Тэр бүсгүй заримдаа хит сэтгэл хөдлөлд автсан. Тогтворгүй байдал гаргадагч энэ бол олон хүнд тохиолддог хэвийн зүйл. Тийм болохоор нэг их асуудал биш. Тэгэхээр мэдрэмж гэж юу нь юу вэ? Түүний анх мэдэрсэн мэдрэмжүүд тэр үедээ тэр мэдрэмжүүдээ зөв үйлдэл хийх чиглүүлэгч шиг бодсон. Гэхдээ мэдээж тийм байгаагүй. Учир нь түүний тэр мэдрэмжүүд нь айдас дээр үндэслэн байсан юм. Түүний мэдрэмжүүд бодит байдлыг буруу харснаас үүдэлтэй байсан. Хүнийг буруугаар ойлгох эсвэл нөхцөл байдлыг буруугаар ойлгох нь хүний оюун ухаанд маш амархан тохиолддог зүйлс юм. Та бодит байдлыг буруугаар ойлгож байна гэдгээ мэдэхгүй байж болно. Яагад гэвэл та үнийг өөрийн бодол санааныхаа хэвшмэл ойлголтоор харж байгаа явдал юм. Та альва зүйлийг өөрийн итгэл үнэмшил, хүүхэд насны туршлага болон амьдралын явцад бодол санаандтай нөлөөлсөн бүхий л зүйлсээр дамжуулан хардаг юм. Бүр заримдаа таны оюун санаанд бүрдсэн аимшигын киноч нөлөөлсөн байж болдог. Жишээлбэл шүвшүүрт орж байхад ч хэн нэгэн танд мэдэгдэхгүйгээр гэрт чин орж ирж байна гэж төсөөлөх гэх мэт. Мэдрэмж хаанаас гарч байгааг таньж ойлгох нь тийм ч амар зүйл биш. Би энэ мэдрэмжийг яг хаанаас авч байна вэ? Энэ мэдрэмж хаанаас үүсэж байна вэ гэдгийг тодорхойлох нь үнэхээр амаргүй. Энэ мэдрэмж үнэхээр гүн гүнзгий, зүүн совингийн төвшнөөс гарч байна уу? Эсвэл өөр их сурвалжаас байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Зүүн совин бол одоодоо бүрэн анхаарахад гарч ирдэг зүйл юм. Зүүн совин гэдэг нь таны оюун ухаанд бий болсон хуучин хэвшмэл ойлголт дээр үндэслэдэг зүйл биш юм. Танд төрж байгаа зүүн совингууд уур бухимдал, айдас гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлөөс үүсдэггүй. Тиймээс зүүн совинд нэг тийм итгэлтэй дотоод бат бөх байдал байдаг. Чимээгүй хүч мэдрэгддэг юм. Энэ мэдрэмжийн цаана түгшсэн, эргэлцсэн энерги огт байдаггүй. Харин зүгээр л энэ зөв байна, би мэдэж байна, ингэхэн зөв гэх мэт дотроос ч бат бөх тайван мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмж яагаад танд төрж байгааг та өөртөө болон бусдад ч тодорхой тайлбарлаж чаддаггүй. Одоо нөгөө түрээслэгч эмэгтэйн түүх рүүгээ эргээд очие. Мэдээж онлын хувьд миний сэтгэц хэвийн бус байж болох л байсан. Тийм нөхцөлд тэр надад итгэж тоохгүй байх нь үнэндээ амиа алдах эрсдэлтэй ч байж болох л байлаа. Онлын хувьд бол тийм зүйл тохиолдож болох л байсан. Тиймээс би энэ асуултанд төгс тодорхой хариулт өгч чадахгүй. Гэхдээ би өөрийн амьдралаас нэг зүйлийг сайн мэдэж авсан юм. Юу хийх нь зөв бэ гэдгийг дотроосоо гүнзгий мэдэрч ойлгосон үед тэр ойлголттой тайван мэдрэмж зайлшгүй хамт байдаг. Хэрв ойр орчинд чинь сэтгцийн хувьд аюултай хүн байвал таны дотор энэ бол зөв биш гэдгийг итгэлтэйгээр мэдэрдэг. Тэр мэдрэмжийн цаана таны дотор гүнээс нэг л зүйл буруу байгаа энергийн тэнцвэргүй байдал мэдрэгддэг. Гэхдээ үнийг үгээр бүрэн тайлбарлахад хэцүү. Та үнийг өөрийн амьдралын туршлагаараа л таньж мэдэх ёстой байдаг юм. Хүмүүс ихэнхдээ бодит байдлыг буруу тайлбарладаг. Яагаад гэвэл тэд бодит байдлыг өөрсдийн сэтгэлгээний хэвшмэл ойлголт, хүүхэд наснаас суусан итгэл үнэмшил, өнгөрсөн туршлагаараа л хардаг юм. Энэ нь амьдралын маш олон асуудал, зөрчлийн шалтгаан болдог. Хүмүүс зөвхөн буруу ойлгоод зогсохгүй. Өөрт суусан тэрхүү итгэл үнэмшлээрээ хариу үзүүлэх үед тухайн нөхцөл байдлыг илүү төвөгтэй болгож, шаардлагагүй сэтгэлийн хүнд ачааг өөртөө бий болгодог байна. Энэ хариу үйлдэл бол эго буюу өөрийн биеийг баталгаажуулах нэг төрлийн зэвсэг юм. Ямагт дутуу мэдрэмжтэй байдаг тэр эгог бэхжүүлэх оролдлого юм. Өмнөх түүх рүүгээ эргээд нэг харъя. Хэрэв би тухайн үед уламжлалт ердийн байдлаар буюу уурлаж түүнийг буруутгаж хариу үзүүлсэн бол энэ нь миний эгогоос үүдэлтэй хариу үйлдэл байх байсан. Дараа нь тэр эмэгтэй нэг өдөр хонсныхон дараа үлдэж чадахгүй гэж хэлэхэд нь би уурлаж өөрийгөө хамгаалсан хандлага гаргасан бол энэ нь миний биеийн мэдрэмжийг улам хүчтэй болгож эгогоо улам тэжээх байсан. Тэгээд дараа нь тэр хоёр дахь шөнө хонсныхоо дараа би үлдмээр байна гэж хэлэхэд ч гэсэн би дахиад ингэж хариулж болох л байсан.
За да би дэмэл мөнгө үрлээ шүү дээ. Хэдийгээр орон нутгийн сонинд зар тавих нь тийм их зардал биш ч гэсэн миний өмнө нь татгалцсан хүмүүс одоо аль хэдийн өөр байр олчихсон байна. Ингэж байхад чи одоо буцаад үлдэнж гэх шиг. Хэрвээ би ингэж хандсан бол дахин нэг хүнийг буруутан болгож байгаа хэрэг. Харин эго бол ийм зүйлд маш их дуртай. Эгогийн хувьд хэн нэгний буруу болгох нь таашаалтай байдаг. Тэгээд эго бүр чиний бүрэн зөв шүү дээ. Эн чин шудраг биш. Хүн ингэж бодлоо шууд өөрчилж болохгүй гэж чамд нотлон үнэмшүүлж чаддаг. Хүмүүс ямар байх ёстойг бодохын оронд зүгээр л одоо нөхцөл байдал ийм байна гэдгийг хүлээн зөвшөөрвөл илүү амар. Чи үүнийг хүлээн зөвшөөрч болно. Эсвэл хүлээн зөвшөөрөхгүй ч байж болно. Гэхдээ бодит байдал бол байгаагаараа л байна. 2 хонсныхаа дараа тэр эмэгтэй би үлдэхээр шийдлээ гэж хэлэхэд нь би практик талаас нь харвал ингэж ч хэлж болох байсан. Одоо оройтсон би аль хэдийн өөр хүнтэй тохирчихсон. Эсвэл үгүй чи явсан нь дээр юм шиг байна. Маргааш гэхэд дахиад л үлдмээргүй санагдаж магадгүй. Эдгээр бүх хариулт боломжтой байсан. Би тэр үед эгондоо захирагдалгүй тайван хандсан болохоор нөхцөл байдал хурцтаагүй юм. Альва зүйлс санснаар болохгүй үед эсвэл альва хүн таны хүлээлтэнд нийцэхгүй үйлдэл гаргах үед эго тэр даруй түүх зохиож эхэлдэг. Тэр түүхийг та бусдад ярьж эхлэхэд илүү бодтой мэд болж эгогоо улам тэжээдэг. Иймэрхүү үйлдэлийг таач гэсэн гаргаж байсан байх. Тэр үед би утсаа аваад хэн нэгэн лөө залгаад ингэж хэлжиж бас болох л байсан. Энэ охины төлөө би 5 хүнд түрээслүүлэхээс татгалцсан. Харин тэр надад юу хийсэн гэж бодож байна. Тэгээд л түүхээ дэлгэж эхлэнэ. Эго үүнд маш их ташаал авдаг. Нөгөө хүнч тэр одоо ямар туйлбаргүй юм бэ зэргээр хариулна. Тэгээд би магадгүй энэ охин сэтгцийн хувьд тогтворгүй байх эсвэл бүр галзууч байж мэднэ гэх мэтээр тархин дотор эргэлцсэн элдв бодлороо таамаг үүсгэнэ. Энэ бүгд бодит байдал биш, харин зохиомол өгүүлэмж. Хүмүүс үүнийг бодит мэд хүлээн авдаг. Хэрвээ чи альвааг дэвэргэхгүй, боддоор нь хүлээж авбал амьдрал ямар хэлбэр байж болохыг төсөөлдөө. Гэхдээ ингийн тулд чи яг одоогийн мөчөд бүрэн орших хэрэгтэй. Харин өөрийгөө би гэж хүлээн зөвшөөрч тэр биегээ хамгаалахын тулд амархан гомдож уурлах зэрэг хариу үйлдэлүүд үзүүлдэг бол тэгээд л бүх зүйл хэцүү төвөгтэй болж эхэлдэг. Энэ дэлхийд туйлдаа ортол гомдсон хүмүүсээр дүүрэн байгааг чи сошиал руу ороход л харж болно. Тэд өөрсдийгөө яагаад гомдсон тухайгаа ярих нь маш ихтгэл үнэмшилтэй сонсогддог. Эго бол гомдолт хийхэд дуртай. Тэр өөрийгөө шудраг, зөв байр суурьтай гэж мэдэрхийг хүсдэг юм. Мэдээж зарим тохиолдолд үнэхээр гомдмоор зүйлс байх нь би үүнийг үгүйсгэж байгаа юм биш. Гэхдээ энэ бол харьцангуй жижиг зүйл. Харин үнэхээр гомдох хэмжээний доромжлол мэдэрсэн үед яах вэ? Жишээлбэл тэр эмэгтэй надад ингэж хэлж болох байсан. Та хэтэрхий царай муутай болохоор би тантай хамт байж чадахгүй нэ. Ийм үг хэлсэн байлаа гэж бодъё. Энэ бол эгогийн хувьд доромжлол. Эсвэл тэр цагаан арьстай эмэгтэй байгаад ингэж хэлж болох байсан. Надад нэг ийм мэдрэмж төрөөд байна. Би хар арьстай эрэгтэй хүнтэй хамт амьдарч чадахгүй. Хэрвээ ингэж хэлсэн тохиолдолд яах вэ? Хүмүүстэй харилцаж байхдаа сэрэмжтэй, ухамсартай, анхааралтай байх хэрэгтэй. Өөртөө дараах асуултыг байнга тавь. Би энэ харилцаанд, энэ нөхцөл байдалд шаардлагагүй хандлага гаргаад байна уу? Энэ үйлдэл маань миний би гэдэг мэдрэмжийг баттгахын тулд байна уу? Нөгөө хүнийг буруутгах, өөрийгөө зөвтгөх гэсэн оролдлого байна уу? Өөрийн зөв байлгаж, бусдын буруу болгох нь эгод маш чухал. Хэрвээ би хэн нэгний буруу болгож чадвал үүний цаана заавал би бол хохирогч гэсэн өнгө аяс агуулгадаж байдаг. Хэн нэгнийг буруутгах үед нуугдмал байдлаар би бол хохирогч гэдэг мэдрэмж оршиж байдаг. Энэ нь би буруугүй, харин тэр л буруутай гэх санааг илтгэдэг. Эго үнийг үнэхээр их таашаадаг. Яагаад гэвэл ингэснээр өөрийнхөө биеийг улам бэхжүүлж чаддаг. Бид хэн нэгнийг буруутгах үедээ тэр юу гэсэн гэж, тэр үед яг юу хийсэн гэж санана. Би чамд яг хэлээд өгье. Яаж хүн ийм зүйл хийж чаддаг байна гэх зэргээр хэлдэг. Иймэрхүү зүйл хэлэх нь ухамсаргүйгээр би үргэлж бусдаас илүү гих зүйлийг илэрхийлж байдаг. Та нар бараг бүгд л ярих болгондоо бусдыг буруутгадаг. Өөрийнхөө бурууг хизээч хүлээн зөвшөөрдөггүй. Тиймэрхүү төрлийн хүмүүстэй таарчл байсан бах. Эсвэл мэддэг байх. Энэ их сонин үзэгдэл. Яагаад дандаа миний зөв, бусдын дандаа буруу байдаг юм бол гэж тэд хизээч өөрөөсөө асууж байгаагүй нь хамгийн сонин үзэгдэл.
Энэ бол хүний оршихуйн нэгэн том нууц юм. Философчид хүртэл хичнээн гүнзгий судалсан ч үүний баттай хариултыг олж чадаагүй л байна. Тийм учраас хүн бүр өөрөөсөө яагаад би бусдаас үргэлж илүү байх ёстой юм бол гэдгийг асуугаад үзэх хэрэгтэй. Хэрвээ та сайн бодоод үзвэл сүүлийн хэдэн жилийн хугацаанд иймэрхүү хандлагуудтай таарчл байсан бах. Мэдээж би одоо дундаж хүмүүсийг бодвол илүү ухамсартай, сэрсэн хүмүүстэй ярилцаж байгаагаа мэдэж байна. Гэсэн хэдий ч зарим хүмүүст нь маргаан зөрчил үүссэн тохиолдлуудаа эргэн санахад үнэхээр нөгөө талын буруу байсан уу гэж өөрөөсөө асуух хэрэг гарч байж магадгүй. Хэн нэгний үзэл бодол танихтай зөрчилдөж байвал тэр хүний өнцгийг бүрэн үгүйсгэх, түүний төмөн буруу гих шошго зүйлгэх маш амархан. Та бүр бүлэг хүмүүсийг ч буруутгаж болно. Ард түмэн, шашныг дэмжигчид, намууд, улс орон гэд бүгдээс нь бурууг ирэх боломжтой. Инхэн эгогийн хувьд гайхалтай мэдрэмж өгдөг. Чи өөрийгөө ёс суртахуун, сэтгэлгээний хувьд илүү мэд мэдэрнэ. Тэгвэл ингээд үнэхээр буруу зүйл хийдэг хүмүүс гэж байдаг уу? Тийм ээ, тэд байж л байдаг. Жишээлбэл та хуучин машин авахар очиход таныг угтсан хүн найрсаг сайхан зантайгаар таны итгэлийг хүлээгээд эвдэрчгсэн муу машин зарсан байж болно. Тэр хүн тодорхой хэмжээнд танд худал хэлсэн байж мэднэ. Ийм тохиолдолд та яах ёстой вэ? Тэр болсон явдлыг өөрийн дотор улам дэврээхгүй байх хэрэгтэй. Тэр бол ёстой аимшигтай хүн. Хүмүүс яаж ингэж чаддаг байна? Энэ дэлхийгээр чин дүүрэн лувирчд байна гэх мэт өргөн хүрээний сөрөг зүйлс зохиож эхлэхгүй байх хэрэгтэй. Тэр болсон явдлыг өөртөө болон бусдад дахин сануулж яриад тухайн нөхцөл байдлыг хэд дэвэр гэж томруулж болохгүй. Дараа нь буцаж очоод өөрийн бодлоо хэлэх нэрийн дор уур бухимдлаа гаргаж тэр хүн рүү дайрах магадлалтай. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэхгүй. Үүнийхээ оронд энэ нөхцөл байдлыг засахын тулд би ямар бодит үйлдэл хийж чадах вэ гэсэн асуултыг өөртөө тавь. Та шүүхэд хандлаач гэсэн үүнийг сэтгэл хөдлөлд авталгүй тайван байдлаар шийдэж болно. Би ингэж хэллээ гэд бүхнийг зүгээр хүлээн зөвшөөр, юу ч битгий хий гэж байгаа хэрэг биш. Хэрвээ нөхцөл байдал үнэхээр буруу байгаа бол түүнийг засахын тулд шүүхэд хандаж болно. Гэхдээ үүнийг боддоор хэд асуудал үүсгэхгүйгээр нөхцөл байдлын гол агуулгад л төвлөрч шийдвэрлэж болно. Чи бол муу хүн, чи бол буруутай гэх мэт сэтгэл хөдлөлийн хэтрүүлэгтэй түүх зохиож нэмэх хэрэггүй. Та нарын олонх нь миний шин дэлхийн номонд бичигдсэн Зэн багшийн түүхийг сонсож байсан байх. Тэр Зэн багшийг нэгэн гэр бүл охиных нь хүүхдийн эцэг гэж буруутгасан юм. Тэгээд эцэг их нь хүүхдийг авчирч багшид өгөв. Тэд чи энэ хүүхдийн эцэг одоо өөрөө өсөг гэв. Зэн багш үүний хариулт болгонд ердөөл тийм үү гэж хэлж байв. Тэр энэ явдлаар дамжуулан өөрийгөө өмөөрөөгүй, хэн нэгнийг буруутгаагүй, түүхийг дэвэргээгүй, зүгээр л хүлээн зөвшөөрсөн. Тэр хүний нэр хүнд унаж хүмүүс элдвэр хараж байсан ч гэсэн өөрийн дотоод тайван байдлыг хадгалсан юм. Ийм хандлагаар хандахад эго альва зүйлсийг дэвэргэх оролдлогоо зогсоож бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч эхэлдэг. Эцэст нь бүх зүйл тайлагдсан. Охин нь үннээ хэлж Зэн багш тэр хүүхдийн эцэг биш болох нь батлагдав. Үүний дараа эцэг эхний ирж биднийг уучлаач, бид маш муухай зүйл хийсэн. Буруу хүн рүүгээ дайрсан байна гэв. Тэр үед ч гэсэн Зэн багшийн хариулт ердөөл тийм үү гэж хэлсэн юм. Энэ түүх өөрийн эгог тижээж альва асуудлыг дэвэргэхгүй байх гэж юу болохыг тодорхой харуулж байна. Харин бид үүнийг амьдралын маш олон нөхцөл байдалд хэрэгжүүлж болно. Жишээлбэл хэн нэгэн рүү утастаж өөр нэг хүний алдаа дутагдлыг ярих. Тэр хүн яаж танд худлаа хэлсэн, яаж шодроо бус аашилсан, хэрхэн муу санаасан гэх мэт түүхүүдийг дахин ярьж явахаас татгалзаж болно. Хэрвээ ингэж чадвал зөрчил маргаан амьдралаас тань бараг бүрэн алга болно. Эсвэл ядаж 90%-аар багасна. Энэ хүртэл бидний бэлтгэсэн контентыг сонссон танд баярлалаа. Бидний дараагийн дугаар үүнээс ч илүү сонирхолтой байх болохоор та сувгаа дагаагүй байгаа бол яг одоо subscribe товчон дээр дарж биднийг дэмжээрэй. Тайлагдшгүй бүхэнд шимтгч далд ертөнд сувг.